Hello everyone, бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн подкастаараа бид студент лед 2024 тэмцээний эхний 3 байрын ялагчдтай уулзаж оюутны амьдрал, төсөл бичих тухай олон төслийн тэмцээний тухай чөлөөтэй ярилцлага өрнүүлж байна. За тэгэхээр оролцогчдтойгоо зочдтойгоо танилцъя. Agile Angels багийг төлөөлж сайн байна уу? Бадмаа байна. Би Сахиуд эдийн засгийн ихтэй сургуулийн мэдээллийн системийн менежментийн 4-р курст суралцдаг. за Task Flow багийг төлөөлж За бүгд хай. Би Сахиуд эдийн засгийн сургуулийн мэдээллийн системийн менежментийн тэнхимд Бадмаатайгаа адилхан 4-р курс суралцдаг. за Super Alpha багаас За сайн байна уу? Намайг Инхлэн гэдэг. Би Сахиуд эдийн засгийн сургуулийн 3-р курс суралцдаг. За тэгэхээр үзэгчдэд сонирхуулж хэлэхэд өнөөдрийн подкастыг Sennheiser Showroom-ээс төлөвлөж байна. Sennheiser Showroom нь мэргэжлийнхэн болон хэрэглэгчдэд бүх төрлийн аудио шийдлийг санал болгох юм байна. Та хэрвээ контент бүтээдэг, подкаст хийхээр сонирхож байгаа бол энэ showroom дээрээ аудиогоо бичээд үзэх боломжтой юм байна шүү. Sennheiser Showroom нь Central Tower-ын 2 давхарт байрлал юм байна. За тэгэхээр бүгдээрээ эхний ээлжинд манай студент ледийн эхний 3 байрыг ялгаж аваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэмцээнд яг ямар санаатай, ямар нэртэй, ямар шийдлийг санал болгодог төслөөр оролцсон тухай сонсъё. За, Agile Angels багийн Бадмаа байна. За тэгэхээр манай төслийн нэр болохоор AID гэсэн төслөөсөн. Энэхүү төсөл маань яг ямар зорилготой төсөл вэ гэхээр Монгол улсад одоо бүгдээрээ бид бүгдийг мэдэж байгаачлан айгүй их хандив гуйсан постууд явдаг. Тэрийгээ дагаад чигсэндээ нэг залингийн эргүүд айгүй их гардаг. Тэгээ энэхүү асуудлыг шийдэхээр бид нөгөө хандивын нэгдсэн платформыг ерөөхдөө бүтээе гэсэн саналаар энэхүү төсөлтөд оролцсон байгаа төслийн тэмцээнд. Agile Angels баг маань гэдэг хандивын нэгдсэн платформ гэсэн тийм. Ваа, сонирхолтой маа. За тэгэхээр Task Flow багийн хувьд Манай багийн хувьд болохоор нөгөө студент лидийн төсөл ер нь хэрэгжих боломжтой байдаг болохоор цаашаага төслөөс ингээ хэрэгжүүлэх боломжтой байдаг болохоор хамгийн түрүүнд за хэдүүлээ юу хэрэгжүүлэх боломжтой вэ гэдгээ яг төслийнхөө санааг бодож байхдаа бодож исэн баггүй. Тэгээд хүн болгоны хажуудалд хуванцас савны асуудал байгаа. Тэгээд хуванцас савны асуудал бол яг нэг юм хүн болгоны сэтгэлгээний асуудал гэж бодоод яг за тэгэхээр хүмүүст хэрэгтэй мэдээллийг нь түгээе. Тэгээд яг юм бага насны хүүхдүүдэд хэрэгтэй мэдээллийг нь түгээе гэдгээр нөлөөлөх аян хэрэгжүүлээ гэдэг төслийн санаатай болж ирсэн. бас л маш хэрэгтэй шийдэл гэж үзэж байна тийм. Гадуур хунсар саваа ангилах зөндөө олон хогийн сав байдаг ч гэсэн тийм. Яг мэдээлэлтэй хүн хэр олон байгаа вэ гэдэг тал дээр тийм. Энэ мэдээллийг түгэнэ гэдэг нь бол хэрэгжүүл үнэхээр гайхалтай гоё хүртээмжтэй төсөл ах юм болов уу гэж бодож байна. За манай багийн хувьд болохоор Цэн гэдэг нэртэй төсөл байгаа. Энэ болохоор цэцэн эрдэмтэй найзууд гэсэн 3 үгний товчлол. Тэгээд манай төсөл болохоор яг одоо улсын сургууль, хувийн сургуулиудын намын санг харьцуулаад үзвэл амар их ялгаатай байсан. Бид эдийн судалгаан дээр аваад үзэхэд тийм болохоор яг улсын сургуулийн намын санг, жишг намын сан буюу яг хувийн сургуулийн намын сантай өрсөлдөж чадсгүйц тийм тоглогдохтой. Тэгээд хүүхдүүд байнга орж ирээд хүссэн ном уншдаг, шинэ номнуудтай тийм намын сан товчуулах зорилготой төсөл байгаа. За гайхалтай гурлаа бол үнэхээр гоё шийдэлтэй төсөл байна. Улам илүү сонсомор санагдчихээн. За тэгэхээр за энэ төслүүдээр студент лед гэх тэмцээнд орсон юм байна. Гэтэ яагаад энэ студент лед гэдэг тэмцээнд орох болсон бэ? Ер нь өөр төслийн тэмцээн Монголд болдог болов уу? Ханаас ер нь студент ледийн тухай олж мэдсэн бэ? За би ярьж байна. За би анх удаа бол төслийн тэмцээнд оролцож үзэж байгаа. Тэгээ өмнө нь ерөөсөө төсөл бичиж үзэж байгаагүй. Тэгээд ерөөсөө яг дотроос болохоор ямар нэгэн асуудал байгаа, асуудлыг яг зүгээр яг гарц гаргалтайгаар шийдэ гэдэг зүгээр бодол надад байдаг байсан. Тэгээд сургуулийн пэйжээс болохоор студент ледийн постерыг хараад тэгээд анх орж исэн. Тэгээд одоо яг манай багийн гишүүд одоо ингэ нийлүүлээд бид дөрвөлээ. Тэгээд дөрөв өөр сургуулиас ирсэн хүмүүс тэгэхэд бүгдээрээ л тийм амар гоё номын санд байж үзээгүй дөрөв хүүхд байгаа байхгүй юу. Тэгээд бидэд яг хоорондоо нэгдээд тэгээд бидэд яг энэ санаагаа гаргаад энэ төслийн оролтонд хэрнээ оролцсон. Вау, ямар сургуулийн хүүхдүүд байсан бэ? Багийн гишүүд нь? Манай нэг хүүхд болохоор дорнодын, нөгөөх нь болохоор улсын сургуулийн хүүхдүүд байгаа. Ерхий боловсролын сургуулийн хувьд те өөр газраас ирсэн хүүхдүүд байсан ба штэ. За. Төслийн тэмцээнүүд байдаг вэ гэдэг жисэн шүү дээ. Тэгээд би 2023 онд бас студент ледэд ороод дид байранд орчихсон. Тэгэхээр 23 24 онд дараалал хавь хвжил гарч ирсэн. Тэгээд төслийн тэмцээнүүдийн талаар мэдээлэл өгөхөд
жил болгон project management институтээс болохоор төслийн тэмцээн заалдаг. Тэгээд илүү баримт бичих тал руугаа байдаг. Innovative entrepreneurship болохоор Wi-Fi RP тэгээд Yacht Speak гэдэг төслийн тэмцээнүүд жил болгон заалагддаг. Тэгэхээр оюутнуудыг илүү яг хайгаад үзэх юм бол амар олон тэмцээн байдаг. Амар өндөр шагналын сантай байдаг. Тэгэхээр өөрөө өөрсдийнхөө төлөө төслийн тэмцээнүүдийг хайгаад үзээсэй гэж бодож байна. Манай багийн хувьд болохоор яг бид хэд багаараа яг student leaders өмнө яг сая бэлгөөний ярьсан тэр project management case competition гэж байдаг төслийн тэмцээнд бол яг энэ төслөөрөө бол оролцсон тэр үедээ тэгээд яг сургуулийн пэйж дээр student lead-ийн одоо постэр гарч ирээ зарлагдангууд нь яг нэг зорилт нь яг ямар хуу байгааг нь харсан чи яг бидний одоо нэг өмнөх тэмцээн дээр орсон төсөл маань ер нь бол яг тохирж исэн болохоор хэдүүлээ ч гэсэн энэ шинэ оролцоод үзье гэж бодоод тэгээд анхаарч ирсэн. Тэгэхээр ингээд хэрвээ та бүхэн маань анзаарвал энд ингээд 3 хүн зочин болоод ирж байгаа ч гэсэн ард нь тийм ээ 4 5 хүн нийлээд 15 хүнийг төлөөлөд яриа болж байгаа юм байна. За тэгэхээр багууд маань хамгийн анх төслийн санаагаа яг яаж гаргаж ирсэн бэ? Тэгээд санаагаа гаргаад явж байхад ямар нэгэн хэцүү хүндрэлтэй зүйлстэй тулгарч ирсэн үү гэдэг талаар нь. За би ярьж байгаа. За манай баг болохоор хамгийн анх тэр нэг өмнөх тэмцээн байгаа шүү дээ. Тэрэндээ оролцохдоо ингээд Монгол улсад яг өнөөдөр яг ямар асуудлууд амар тулгамдаад байна вэ гэдэг яг өөртөө яг асуудлаа олъё гэж эхлээд зорьсон. Тэгээд тэр асуудлын шалтгааны байгаа бид нэр яг юуг нь засч чадах юм гэдэг анхны яг суурь манаасаа ингээд нэг сэдвээ хөөж олсон гэх юм уу. Тэгээ хамгийн анх уг нь бол нэг төвчрэлтэй холбоотой нэг асуудал болтоод тэрнийхээ шийдлийг ер нь өөртөө гоё бодоод олцсон байгаад яг ингээд төслөө битэл явж исэн чинь яг тэрнтэй адилхан тийм шин зүйл утгагүй ланч хийх гэд гараад ирсэн. Тэнгүүт бид яг нэг сэдвээ солих уу, яах уу гэдэг яг нэг юм амар хэцүү зүйлтэй толцсон. Яг үндэ сэдвээ олно гэдэг чинь ер нь бол бараг төслийн хэдэн ч 50% ч юм уу тийм байдаг болохоор бид яг ингээд нэг төсөл хэрэгжээд явах үеийн хамгийн ихэн үед нь тэгж нэг тийм сэдвээ солих тийм асуудалтай бол толгарч ирсэн. Тэгээ ямар ч тач бид нөгөө багшийнхаа нэг яриан дээрээс манай багш өөрөө ярьж ирсэн байхгүй юу. Би ингээд өнөөдөр амар тийм өвчтэй хүүхдийн пост харсан. Гэтэ би ингээд мөнгө хандварлая гэж бодож байгаа ч гэсэндээ би яг энэ итгэл төрөхгүй байна. Энэ лойр авлах юм бэ гэж ярьж ирсэн дэр нь бид хэд санаа аваад за хэдүүлээ тэгвэл ямар ч байсан хүмүүсийн итгэл таах үс юм хандвийн платформыг бүтээх хэрэгтэй байна гэж яг бодож сэдвээ олчихсан. За манай багийн хувьд гэх юм бол яг угаасаа дөрвөн талаас өөр өөр сургуулиудаас ирсэн хүүхдүүд нэг баг. Тэгээд яг баг байхад манай сургуулийн номын сан бүр амар тийм гоё байгаагүй. Тэгээд анги танхимын хөрөлцөө багаас үүдээд бүр бие тамирын заалныхаа хажууд жижигэн нэг номын сан шиг юм байрлаад тэгээд тэрэн дотор нь ороосонгууд амар их чимээтэй тэгээд тэрэн дотор нь ерөөсөө ингэ тогтой сууж чаддаггүй байсан. Тэгээд надад яг энийг жоохон шийдэх юмсан гэдэг амар бодол байсан. Тэгээд багийнхантайгаа ярьж агаад манай багийнхан ч гэсэн яг надтай адилхан бодолтой байж таарад тэгээ бидэд бол яг энэ санаан дээрээ тогтсон. Тэгээд яг төслөө яг бичээд явж байхад бол бидэд амар олон сургуулиуд дээр очиж судалгаа хийгээд өөрсдөө бага ангийн хүүхдүүдийн дунд орж суугаад тэгээ эцэг эхчүүдтэй яриад багш нартай нь очиж уулзаад номын санч нартай нь очиж уулзаад амар олон хүнтэй уулзаад үзэхэд бол энэ ялт ч бүр амар том асуудал. Гэтэ ерөөсөө ямар нэгэн шийдэл бол байгаагүй. Тэгээд хэрэг яг бидэд яг энэ асуудлыг яг хинхээр шийдэж чадах юм бол бидэд айгүй олон хүнд зөвхөн хүүхдүүд гэхгүй цаашлаад эцэг эхчүүдэд олон хүүхдүүдийн боловсрол гээд айгүй олон зүйл дээр нөлөөлж чадна гэж бодсон үднэс бидэд болохоор энэ сэдвүүдээрээ манай багийн хувьд болохоор нэлээд олон ер нь ол төслийн санаанууд гацсан шийдлүүд байсан байхгүй юу. Тэгээ яг тэр шийдлээсээ алийг нь авч олох вэ гэдэг дээр нэг юм шүүлт хийхдээ за хэдүүлээ хэрэгжих боломжтой төслүүдээ авч оръё. Тэгээ хамгийн гол нь богино хугацаанд өөрсдөө хэрэгжүүлж чадхаар төслөө авч оръё. Яг манай багийн хүний нөхцөл нь бүтэн хангаад энэ төслийг аваа гарчна гэдэг төслийн санаагаа студент төлөө авч оръё гэд тэгээ ярьж агаад бүс шинэ санаа ягаад ч ингээл арай мэдтэй сууж исэн чинь ер нь намдааны сав амар асуудалтай юм а тэг гэл. Энийг юу яах ёстой гэдэг. Тэгээд ундааны сав ер нь Монгол боловсроод хэдэн төгрөгийн хэдэн төгрөгөөр ингээд Монгол худалдаж аваад байгаа энэ гэдгийг судалсан чинь бас нэлээд олон тоо нэлээд хэмжээний тоо байгаад тэгэл хандаа окей үйлдвэр нь байдаг болсон юм байна. Бид нэг үйлдвэртэй холбогдох боломжтой юм байна. Бид нэг ингээ хэрэгжүүлэх боломжтой юм байна. Тэгэхээр энэ санаагаа аваад яваа гэдэг байдлаар хандаад авч байна. За тэгэхээр төслийн санаа бол
янз янзын орчноос тийм ээ янз янзын шийдлээс асуудлаас сургаж гарч ирж байсан байна. За тэгэхээр төслөө бичих хугацаанд судалгаагаа хийх хугацаанд тий ямар нэгэн тулгарч ирсэн асуудал байсан уу? Хэрвээ магадгүй 2025 онд 26 онд магадгүй 27 ондын тэмцээнд орох байгаа хүүхдүүд оюутнууд сонсож байгаа бол тий асуудалтай тулгарч байхдаа сонсож байгаа л бүгдээрээ л асуудалтай тулгардаг гэж бодсон шүү дээ тий. Яг эхний ээлжинд болохоор яг багийн ажиллагаа айгуу чухал санагдсан. Хэдий гоё санаатай ч гэсэн хэрэг багаараа үнэхээр хамтарч ажиллаж чадахгүй бол тэр баг амар цаашаага ирээдүйдээ явах нь амар хэцүү. Тэгээд магадгүй тэгээд яг нэг гишүүн нь ямар нэгэн зүйлээ хийхгүй ч юм уу, ямар нэгэн зүйлээ орхиод ч юм уу, дунд нь нэгээс маргаан гарч магадгүй. Гэтэ тэрийг адилуулах хурдан шийдээд явах хэрэгтэй байх. Хоёр тэгвэл манай төсөл дээр болохоор яг бидэд яг намын сангаа яг ийм болгоно гэд нэг зураг гаргацсан байсан. Тэгээд яг өөр нэг сургуулийн намын сангийн тэр өрөөн дээр үзэнгүүд яг өөр орчин айгүй өөр. Тэгээд яг бид эдийн зурсан зурнаас айгүй зөөрөөд тийм болохоор дахиж зураг гаргаад тэгээд яг мэрэгжлийн хүнээр зураг гаргуулад зөв хийлгүүлэх айгүй шаардлагатай болсон. Тэгээд аль болох хурдан өөрчлөлт гараад өөрчлөөд явсан. За task flow багийн маань хувьд ямар нэгэн тулгарч исэн бэрхшээл хүндрэлтэй асуудлууд байсан уу? Багийн бүх гишүүд ер нь нэлийн завгүй ер нь нэлийн олон тэмцээнд болж исэн. Тэгээд давхар ажилтдаг хүн байсан. Тэнгүүж яг нөгөө уулзах боломжтой, хамт байх боломжтой цаг маань жоохон зөрөөдөсөн гэх юм уу? Тэнгүүж яг оройн цагаар мэддэг ч юм. Тэр нэг юм цагийн асуудал жоохон хүндэс. Манай багийн хувьд ер нь бол адилхан баг хин ажил хийдэг. Тэнгүүт бид айгуу гоё хөөрхөн шийдэл алсан. Ер нь бол бид дандаа оройн цагаар уулзаад нэгнийхээ офис дээр суугаад 12 1 2 3 4 хүртэл сууж юм айдаг гэсэн. Тэгээ тэр үе бол амар тийм дурсамжтай өнгөрсөн. Тэгээ манай багийн хувьд яг ямар асуудалтай байсан бэ гэхээр нэг төсөл гэдэг чинь өөрөө ер нь л хэрэгжээд явхад ямар нэгэн байдлаар ерөөдөө бол тэмцээний одоо тэр шүүгчд нарын хүсэж байгаагаар ямар нэгэн ашиг олох хэрэгтэй. Тэнгүүд бид хэд яг нэг ашиг олох талаасаа биш ер нь нийгэмдээ хэрэгтэй талаас нь ерөөдөө төслөө анх бодоод бичсэн. Тэнгүүд яг яаж энийг ашиг олох боломжтой болохгүй гэдэг дээр айгүй их тийм цаг хугацаа шаардж исэн. Дээрэс нь нөгөө нэг одоо яг манай төсөл ч өөрөө юм хандивтай холбоотой байгаа шүү дээ. Тэнгүүд хандивын талаарх тийм мэдээлэл айгүй хомс одоо интернет орчин дээр бараг л байхгүй. Ингээд хүмүүс л зүгээр пост хийгээд байгаа болохоос биш. Яг мэдээлэл бол яг нэгдсэн мэдээлэл ерөөсөй байхгүй байгаа. Тэнгүүд бид хэд өөрсдөө ингээд нөгөө фэйсбүүкээс шүтдэг ч юм уу одоо ингээд ямар нэгэн нийтлэл хардаг ч юм уу тэгэж бүр ингээд айгүй гар ажиллагаатайгаар хамаг мэдээллүүдэд цоглуулж ирсэн. Тэр бол айгүй хүндрэлтэй байсан. Манай ч гэсэн ашиг дээр яг нөгөө төсөлч нь өөрийгөө цаашаага аваад явах хэрэгтэй гэдэг дээр жоохон асуудалтай байсан. Яаж энийгээ тийм ашиг олгох уу? Хаанаас нь бид нар яаж ашиг олгох уу гэдэг юм ингээ бодох аймаг шаардлагатай болсон. Харин тэгээ бид хэд ч угаасаа нөгөө өөрсдөө яг нэг тийм төсөл бичиж үзээгүй анхны ядаа байгаа ш тэнгууд ингээд ашиг яах вэ? Ер нь нийгэмдээ сайхан юм байвал гэж бодоод нэг тийм бодолтойгоор анх төслөө ингээд бичээд эхэлчихдэг. Гэтэ ер нь үгүй шүү. Ашиг олох хэрэгтэй шүү хүмүүсээ. Тэгэхээр төсөл бичиж байгаа оюутан залуучуудад маань бас яг төслийнхээ гол санаа асуудал шийдэх гэдгээс гадна бас илүү бизнес модель талаасаа тий ашигаа яаж олох вэ гэд санхүүгийн тооцооллоо бас хийвэл илүү давуу талтай юм байна гэж ойлголаа тий. За тэгэхээр манай 3 зочин маань төслийн тэмцээнд оролцож байх хугацаанд багийнхнаасаа аль эсвэл бүр бусад багийн гишүүдээс төслийн тэмцээнд оролцож байгаа оролцогчдоос юу сурж авсан бэ? Сурж авсан юм байгаа юу? Багийнхнаас бол зөндөө юм сурсан хүн тэр чинь яг ингээд нөгөө биенийхээ дутууг нөхөн гэж байгаа юм шиг тий. Миний чаддгүй юм нэг нь чаддаг ч юм уу тэгэл надад зааж өгдөг ч юм уу тэгээд тийм байдлаар ер нь бол айгу гоё явсан. Яг төслийн тэмцээний үеэр гэх юм бол бид хэд чинь ингээд одоо та нарын яриаг одоо ихтгэл мэлтгэлийг сонсоод байж байгаа штэ. Тэнгүүд ингээд шүүгчнэр асуулт асуудаг штэ. Тэнгүүд яг манай баг дээр энэ яаж орж ирэх вүлээ? Энэ асуулт мэдлээ билээ юм уу өдөр гэл. Нэг тиймэрхүү байдлаар ер нь ингээд шүүгчнараас бүр амар хэм сурсан гэж би л өөрийгөө ер нь боддог. Тийм, ер нь шүүгч нараас тэгээд олон оролцогчдоос бол айгүй олон юм сурсан. Жишээ нь одоо ингээд зүгээр ингээд хичээлээ хийж явж байгаа оюутан биш, хичээлээ хийгээд ажил хийгээд хажуугаар нь төслийн уралдаанд оролцоод бүх юмаа амар амжуулаад явж байгаа надад бүр амар мундаг санагдсан. Тэгээд бүгдээрээ ингээд тэрэндээ ингээд яахгүй төртөхгүй. Тэгээ бүгдийг нь айгүй бүгднгийн л айгүй сайн мундаг хийгээд явж байгаа нь айгүй бахармаар санагдчихсан.
Багийнхнаас бол угаасаа амар их сонсон шүү дээ. Ингээд хідэн сарын тус шамттай байж байгаа. Тэгэл миний чаддгүй амар олон юм чаддаг ч юм уу. Санхүүгийн тооцоолт юм өгчин бүр юм дасалхаа идэг ч юм уу. Тэрийг нь хараад хөөх чи хаанаас юм тоогоод ирлээ гэдэг ч юм уу. Босод багуудаас гэвэл ажиглаас айгүй их юм сонсон. Бид чинь нөгөө миттэй дагаа шүү дээ. Яг биеэрээ уулзахгүй тэнгууд ажиглахын яг ингээл уулзаал байж байгаа сториг нарангуут яа ятартгүй байх та гэл. Тэгэл яг ижилхэн ачаалтай хичээлтэй ингээл байж байгаа шүү дээ. Тэгэл яа ятарч шүү гэж бодвол тэнгууд ингээд энэ хүмүүс дүр хүсэл ингээ юм айтсан байгаа төөх хэвээр модоо шүү гэж бодлоо. Тэгээ бас баримт 3-0 багийн шийдэл амар мундаг санагдаад тэрний багийн презентацийг хараад бүр ингээд хөөх гэж бодвол за ингэж хийж болд юм байна да ямар мундаг юм бэ гэж бодчихсон. Тэрний баг үнэхээр мундаг байсан. Тийм шүү. баримт 3-0 баг нь ямар шийдлийг, ямар төслийг танилцуулж байсан бэ? Тэднийх нөгөө одоо баримтны цаашны хаягдлаа шүү дээ. Тэр хаягдлыг ингээд амар эвтэйхэн шийдчихсэн. Утсан дээрээс ч илүү аппликейшнээс ч илүү шийдээд тэнгуүтээ баримтны QR ингээд утсан дээр үсэж гарч ирнэгээд тэрийг уншуулах юм бол миний баримтлал шууд бусдагдана гэдэг шийдэл байсан. Миний цаасан хаягдл байхгүйгээр л тийм төсөл. Тэгвэл баримтны цаас ч амар хостой гэдэг үстэй. Тэгэхээр тэдний холбоо. За тэгэхээр одоо арай хөгжилтэй нэг асуулт асууя гэж бодлоо. Гэтэ төсөлтэй холбоотой. Төслөө хийж явах явцад багаараа төслөө бичээд тэмцээнд оролцож явах явцад ямар нэгэн хөгжилтэй, инээдтэй зүйлүүд тохиолдож байсан уу? Юу тохиолдож байсан бэ? Студент лид тийм 3 үе шаттай байсан. Таны мэддэг бас тийм. Тэнгүүт яг 2 дахь шатны шалгаруулалтын одоо нэг гэлтгэлээ 21-ний 9 цагаас өмнө явуулаарэ гэдэгтээс ахгүй. Тэгсэн чинь яг 20-нд нь миний төрсөн өдөр байж тараад. Тэгээд бид угаасаа нэг даалгавраа өгчөөд нэг 2 хоногийн өмнө төглөө дээ. Тэгээд би яг бас авир ажилтай байж тараад яг ажиллаа тараал хичээлдээ явчаал нэг оройн 7-оос багийнхантайгаа уулзаал яг нөгөө нэг таска хийж эхэлж байгаа байхгүй. Тэгээ бүр яг өглөөний 4 хүртэл яг тэрийгээ дуусгаж хийгээл би ингээл гэртээ харсан чинь манай гэр хүн ингээд торт морт харцсан авир хөөхөө уг нь бол ингээд намайг хүлээсэн байхгүй. Гэтэ ингээд хүлээж тэсэлгүй бүгдээ унтцаагаас яаж 4 хүртэл лэвтэй. Тэгээл яг гэртээ орчвал тортыг нарчвал төрс өдрөөрөө ингээд гэжтэй гэтээ гоё юм. Вау. Тэгээд яг ингээд өглөөний ч гэсэн яг буцаал ажил руугаа очих хэвээр гэл яг 7 мол олж явах ажилласаа гэрээсээ гараал. Нуу торт мортооч идэггүй. Тэгээд маргааш нь 21-ийнхээ орой элт очиод идсэн санагдчих чинь ямар ч тийм тэр үеэл надаа амар завгүй тэг жоохон гонигтай гэсэн амар сүлт бодоход бол амар дурсамжтай өнгөрсөн. Тийм байна. Төрсөн өдрөө болон төрсөн өдрийнхөө бялууг золиослон байж төсөл бичээд гэтээ эхний байранд орж чадсанд нь баяр хүргэе. Тийм тэгээд бас дээрэс нөгөө манайх эхний яг тэр чинь 3 шаттай 3 шат болгон дээрээ ингээд оноо өгөөд тэгээ нийлбэр оноогоороо байр эзэлж байгаа шүү дээ. Манайх эхний яг шатн дээрээ бол нэг амар үнд дээгүүр бол байгаагүй. Тэг яг тэр 2 дугаар шатны тэр нөгөө өөрийн 4 хүртэл сууж юмаа бэлдсэн өдрийнхөө тэр шалгаруулсан дээр нэгт ороод манайх яг амар доороос ингээд 2 дугаар байр хүртэл өсөж гарч ирсэн байдий. Тий. За манай багийн хувьд гэх юм бол 2 дугаар шатнд нөгөө нэг багаасаа яг төслийн талаар танилцуулах видео гэрээ гэдгийгсэн шүү дээ. Тэгээ бидэд ерөөсөө за бидэд бүгдээ амар гоё мэрэгжлийн юм ий гэж бодоод тэгээд багшаасаа нөгөө камерыг гуйж аваад тэрөөсөө хинч камер ашиглаж байгаагүй. Тэгээд нэг камер мэддэг найзаасаа асуугаад за одоо яах лээ гэд ахсаа өдөр бид нар цоглоод тэгээд ерөөсөө уг нь бол 3 минут л баг бичлэгсэн баг. Тэгээд өглөө ингээд дискэж эхлээд бидэд ингээд хийгээл ерөөсөө яг ингээд нэг алдчихж байгаа та. За одоо дахиад гээд тэгээ ниймэтсэн чи бараг 6 болоод 6 болсон чи бидэд ерөөсөө бичлэгээ дуусгаагүй. Тэгээд бидэд бүр за одоо тэгээ яа та гэж тод маргааш дахиж хийж арай гэж нэг бичлэгээ дуусгасан. Тэгээ ер нь бол тэр дээр ингээд нэг хотлын ингээд уг нь бол болж байгаа юм шиг хэрнээ яг нэг нь алдчихгоот амарсаа нөө өөрт нь юм шиг за ерөөсө болохгүй байх шиг байна гээл нөгөө хүн нь тэгээд бус нь харангуут уг нь бол зүгээр тэгэнгүүт ингээд баахан олон бичлэг хийгээ тэгээд сүүлд нь багшийнхаа юунаас тэр нөгөө камернаас бүх бичлэг нь авсан бүр амар олон бичлэг хийсэн. Тэгээд ерөөсө баг бүгдийг ашиглаагүй зүгээр бүгдийг тасдгаад. За манай багийн хөгжилтэй юу гэх юм уу? Тэмцээний туршид ингээд презентацийн өнгө болон текстний ийм
өнгөн дээр мөгчөн битэр ингээд бол ягаад ч юм муудалцдаг. Би ингээд эхнээс нь бүгднгийн цэнхэл хаалгаал бүгднгийн ингээд голлуулаад ингээд явж байгаа. Мөгчөн дээрээс нь буцаагаал бүгднгийн хаалгаал. Тэгээ сүүлдээ бүр ингээд тэнцэн ингээд пол мол үсгээл хөвлөж мэрэлдээл. Эхний шатын тэмцээн дээр яг ингээд нэг тийм их асуудал үүсэл битээ бөө юм болж исэн бохгүй юу. Тэгээ яг бичлэхийг шатуулаад тэгээ битээ бас үгүй энэчнээсээ бичнэ үгүй энэчнээсээ бичнэ гэж bijсэн чинь хонгороо ингээд харж авчихна. Тоо яг наадаа ингээд хөвлөлтэй юм шиг ингээд зогсчихъя гээл. Тэгээл тэнцээний нэг юм манай бичлэгийг үзсэн бол эхнийх нь нэг юм юугээр хэлчихсэн шүү дээ. Юу гэвэл хүүхэлдэйн киноны эхлээр тэгэл тоо яг энэ хоёр шүү заа юу гэл. Тэгэл битээ яг тэрийг дуудагаал эхэлжсэн. Тэгээ бичлэгээ хийж явах явцдаа нөгөө ундааны савтай хайрцаг болох гээд хогийн сав ингээд би өргөтгөлөө өргөж явж маавал тэд нар аягүй хөвчлөлтэй байсан. Танай бичлэг нэр айгүй сонирхолтой байсан. Одоо хүртэл амар таад санаж байна. Манайх хөөсөн болсон. За тэгэхээр ерөөдөө яг энэ сүүлийн асуултаа тавиад төслийн тухайн асуултыг ингээд өндөрлөе гэж бодож байна. За тэгээд угаасаа студентлээд төслийн тэмцээн маань жил болгон уламжлал болгож зохион байгуулагддаг байгаа. Санхүү эдийн засгийн их сургуулиас зохион байгуулагддаг. За тэгээд өөр 5 багт групп, Unitel групп гэх мэтчлэн том групп компаниуд хамтран зохион байгуулдаг байгаа. За тэгэхээр одоо үзэж байгаа оюутнуудыгаа бас ороосоо гэж уриалахыг хүсэж байна. За тэгээд орж байгаа төслийн тэмцээн тийм ээ. Заавал студент лээд гэлтгүүгээр ямар нэгэн төслийн тэмцээнд оролцож байгаа эсвэл төсөл бичиж үзэж байгаа оюутнуудаа зөвлөж хандаж юу гэж захих вэ? Зөвлөгөө үлдээч гэвэл Надаас эхлэх юм уу тэгэхгүй юу? Угаасаа нөгөө яг төслийн бичиг баримт боловсруулах гэдэг ч юм уу тийм гарын авлага Монголд бол амар Монгол дэс цөөхөн шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ сайхан Google ашиглаад бүхэн манг ихнээс нь тест дараатай сураад яваа. Тэгээ одоо ChatGPT-ийн дэс яаж бичих вэ гэдэг дарааллыг нь асуух юм бол дарааллыг ингээ гаргаад өгнө. Гэтэ бичиг баримтнаас илүү чухал санагддаг зүйл гэх юм бол угаасаа төслийн санаа. Тэгээд чи санаагаа хэрэгжүүлэх хүсэл чинь ингээд чамд байх юм бол угаасаа бичиг баримт муу байсан гэсэн чи хангалттай сайн төслөө танилцуулж чадна. Тэгээ мэдээж ганцхан энийг би хүсэж байна гэж зогсохгүй чи тэнцэнэ тоо баримтуудыг судлах шаардлагатай. Энэ бусад хүмүүс шаардлагатай байна уу? Яг энэ надад үүсэж байгаа асуудал бусад хүмүүст асуудал болж үүсэж гэнэ үү гэдэг зүйлүүдийг маш сайн судлах хэрэгтэй. Тэгээ одоо угаасаа нөгөө тогтвортой хөгжлийн зорилго гэдэг чинь аймаг цааруудыг авчлаа шүү дээ. Тэгэхээр энэ тогтвортой хөгжлийн айл зорилгыг хангах бол байна вэ гэдэг зүйлүүдийг нэлээд сайн судлаад үзэх юм бол төслийн чинь санаа амлаад ирнэ. Тэгээд санаа чи амлаад ирэх юм бол шийдэл чинь тэгэл өөрөө мэй гэж гараад ирэх учраас нэлээд сайн судалгаагаа игээрэй. Тэгээд төслийн бичиг баримт боловсруулахыг бол тийм хэцүү гэж харахгүй байна. Зүгээр л жоохон ажиллагаа ихтэй бах гэхдээ оролдоод үзвэл угаасаа нэг зүйл чамд илүү үлдэн, нэг зүйл чамд ингээд хийж чаддаг. Оролдоод үтсэн зүйл чинь чамайг яг зүгээр байгаа хүмүүсээс нэг алхмын болч ч юм уу аваач нь тийм ингээд туршлага болохоор бүгдээ хичээгээд үзээрэй гэж хэлье. За саяны хэлсэн зүйлүүд дээр нэмээд хэлэхэд бол одоо төслийн санааг амар олон санаагаа яадгүй л одоо зуудалтай тулгарч байгаа. Тухайн асуудлыг яг яаж шийдэх вэ гэдэг чинь тухайн төсөл бол баг бэлэн болно. Тэгээд тухайн төсөл дээрээ тэгээд яг хүмүүстэй яг яаж тэр асуудал болоод байгаа юм бэ гэдгийг топ баримтаар сайн яагаад хүмүүсээс судалгаа аваад ч юм уу аль бол харуулхад презентацийн дээрээ тавиад харуулхад ч юм уу зүгээр тийм олон тийм судалгаа илүү хийвэл зүгээр санагцсан. За миний зүгээс хэлмээр байгаа юм гэвэл за одоо ямар нэгэн төслийг бичье гэж зориод те ямар нэгэн байдлаар ингээд бичье гэж бодож байгаа бол ямар ч ингээл одоо зүгээр AI хөгжсөн байгаа энэ үед чи ингээл зүгээр ChatGPT-гээс асуучих юм бол угаасаа ингээл бараг бүх юм чинь бэлэн болгоод өгчгөр байгаа байхгүй юу. Тэнгүүд яг юу одоо яг чухал байгаа вэ гэхлээр өөрийнхөө яг энэ санааг хүмүүст ойлгомжтой байдлаар хэрхэн яг ингэж хүргэх вэ гэдэг амар чухал болсон. Тэнгүүд одоо тэмцээнүүдэд ер нь бол одоо миний хаар бол олон тэмцээнүүд орсон нэг жоохон туршлагатай болсон гэж хэлж болохоор байгаа байхгүй. Тэнгүүд ихэнх тэмцээнүүд ингээд чиний санаа хэр том бай, хэр жижиг бай хамаагүй чи 5 минутанд багтаагаал тэр төслийг угаасаа ингээд бүрэн дөрөв ийм их чам байна, ингэх юм байна гэдэг бүх мэдээллийг хүргэж чадах үз хэмжээний тайлбар өгөх хэрэгтэй. Тийм болохоор хамгийн чухал нь бол ерөнхийдөө өөрсдөө яг зөв санааг зөвөр оновчтой үгээр цөөхөн үгээр 5 минутанд багтааж ярина гэдэг бол хамгийн том чадвар шүү. Тэгээ энэ дээрээ ер нь бол эртнээсээ хараараа би ч гэсэн нэг өөрийгөө ихтгэл сайн тавьдаг гэж бодохгүй л юм л та. Гэтэ ингээд тэмцээнд ороод гараад ирсэн чинь ингээд дараагийн тэмцээнд орохдоо ингээд шал өөр болсон. Тийм үү. Мэддэггүй хэрнээ ингээд ийм чадварууд суудсан байдаг. Тийм болохоор ер нь та нар ороод амжилт гаргасан ч бай, гаргаагүй ч бай. Ер нь бол ингээд ирээдүйд чинь амар том хөрөнгө оруулалт болсон байдаг болохоор
хамаагүй зүгээр л оролдоод үзээрэй л гэж хэлмээр байна. Тэгээд яг өөрийгөө ингээд миний санаа амар муу байж магадгүй бусад хүмүүс илүү сайн байж магадгүй гэж бодоод өөрийгөө дараад байхгүйгээр зүгээр би apply хийгээд үзье гэж зүгээр явуулаад үзсэн зүгээр хаа. Муучаа санчаа зүгээр. Төслийн санаа заавал тийм том зүйл байх хэрэгтэй биш. Жижигхэн бол маш жижигхэн зүйл байсан ч хамаагүй. Гэтэ тэр жижигхэн зүйл чинь ямар нэгэн асуудлыг шийдэж байгаа бол тэгээл окей. Тийм тэгээ бас ер нь бас бид нар ч ихсэн алдчихсан хүмүүс ч ихсэн ер нь айгүй их түгэмэл алддаг нэг юм байд шүү дээ. Амар том нэг тийм цар үрээтэй ингээ бодцсон. Одоо жишээлх юм бол Монголыг батаг болгоно. Тиймэрхүү юмнууд баг бариад ороод ирчмээр ч юм уу би бас нэг тиймэрхүү юм бодож исэн ч юм уу манай багийнхан ч гэсэн тиймэрхүү юм ярьж исэн ч гэж магадгүй. Гэтэ ер нь хүмүүс тэгээд идэг болохоор найдалах нөгөө скопо жигтэсгээд нэг жоохон хөрсөн дээр бусан юмнууд хэрвээ оролцож байгаа бол санаагаа дийж боловсруулаарай гэж хэлмээр. За тэгэхээр төслийн тэмцээний талаар те зөндөө хангалттай ярьлаа гэж бодож байна. Илүү их сонсомоор байгаа ямар төсөл яаж хэрэгжүүлсэн сонсомоор байгаа ч гэсэн манай үзэгчид бас хэтэрхий номын юм яриад байна гэдэг уйдчиж магадгүй. За тэгэхээр илүү тийм ээ ийм сайн сурлагатай төслийн тэмцээний эхний байрын ялагчдаас оюутны амьдралын тухай илүү чөлөөтэй хөгжилтэй ярилцлага асуултууд асууё гэж бодож байна. Тэгэж мэлээс. За тэгэхээр оюутны амьдралын тухай орохоосоо өмнө за тэгэхээр энэхүү подкастыг та бүхэндээ Централ Таврын 2 давхарт байрлах Sennheiser showroom-ээс хүргэж байна. За тэгэхээр Sennheiser showroom маань мэрэгжлийн болон энгийн хэрэглэгчдэд зориулсан аудио шийдлийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг та бүхэндээ санал болгож байгаа юм байна. Тэгээд мөн контент бүтээдэг эсвэл подкаст хийх сонирхолтой залуус маань байх юм бол Централ Таврын 2 давхарт ирээд шоурумд нэрээд аудиогоо бичих боломжтой байна шүү. Бүр нөгөө нэг дуу бичдэг тийм ээ мэрэгжлийн микрофон, чихвч гээд бүхий л төрлийн шийдэл болгосон бүтээгдэхүүн байгаа юм байна. Ойлголаа. Тестэж үзлээ. Дэжгүй мэнэ. Дэжгүй биш бүр гоё. За тэгэхээр оюутны амьдралын тухай. Та дайж гэнэ үү? Ээж юм. Чөлөөт асуулт болохоор би зүгээр энэ нөгөө нэг хөтөлбөр дээр байгаагүй асуулт шүү заяа. Өөрөөсөө нэг асуулт нэмээд оруулъя. Та 3 найз залуутай юу? Юу гэхгүй юу? Байхгүй. Надад сайхгүй. Бага юу? Яа, та 3 гурлаас ингэ юм уу? Тий. Яагаад? Завгүй штэ. Өнөө стоноо. За төсөл бичээд ерөөсөө төсөл бичгээр синглэл яваад байт юм байна. Манай хамбитын төсөл бичээрээ. 50 цаг ажиллаад 20 цаг хичээлдээ суудаг. Нэг юм рилээ. Завгүй агаад. Даалгавар яагаад тийм юм? Завгүй. Гэрээ ажил хийгээд завгүй байна гэдэг шиг. За тэгэхээр 3 зочин илтгэгчтэй найз залуутай болоорой гэж өрөөё. За баярлаа. Чи өөрөө найз залуутай юм уу? Би найз залуутай. Энэ ямар халаа шиг юм бол үедээ гэхгүй юу? Аха. За тэгэхээр хамгийн эхний асуулт оюутны амьдралын тухай. За та 3-ын оюутны амьдралдаа хизээж энийг дахиж давтаж хийхгүй дээ гэж боддог зүйл нь юу вэ? Ямар асуулт? Тэ одоо хичээл дээрээ унах юм уу? Тэ магадгүй юу ч гэсэн тэ. Надад нэг юм ороод ирлээ. Одоо ингээд маргааш нь видалттай, даалгавартай амар олон даалгавартай ирнэ. Гоё киноны анги орчингууд нь үзмэр санагдаад үз. Тийм тэ. Одоо дайсахгүй. Би бол тэгнэ. Яа тийм бэ? Ганц л юм дэрнэ. За би ярьж яах вэ? За би олчлоо. Би хизээж амар яаралтай үедээ жет унахгүй. Би бүр амлаж байна. Яасан холдчихсан юм уу? Тийм. Бүр амар олчихсан тэгэл цаашаа гэртээ нэг хавчмаа санагдаад за одоо орохгүй бол яг нөгөө мөнгө чинь цагийн таа гэж бодоод авч ирсэн даа гэж. Мөнгөтэн айгүй их ярьлаа тийм. Тийм мөнгөтөн гэж юм бэ? Энд зургийг оруулцаарай. Facebook-д жихгүй. За тэгэхээр би бол ингэдэг заяа. Би угаасаа амар нойртой юм байхгүй юу? Тэгээд нөгөө нэг бидалт угаасаа цагийн тулдаг штэ. Сэцэс угаасаа ачаалттай бид нар цагийн тулгадаг. Тэгээд шүн хийх гээл суудаг штэ. Надад бүр энержи дринк, кофе юу ч нөлөөлдөггүй заяа. Би өөртөө шүнжэнгөө хичээлээ хийн гэж бодоод ширэн дээрээ сууж байгаа л. За унтчихъя гэдээ унтчихдаг. Өглөө сэрэн, 5-аас сэрэн, 6-аас сэрэн гэжэл. Тийм.
Тэгэл унтцсан байдаг. Яг багш хичээл заагаал за орой очиад л өстэй хичээлээ нэгэл. Очиад нойр өрөөл за маргааш гэл. Тийм. За дараагийн асуулт нь бас их сонирхолтой байна. Сургуулийн амьдралд, их сургуулийн амьдралд хамгийн хэрэггүй гэж боддог ямар нэгэн чадвар. Одоо жишээ нь лекцэн дээр сууж агаад унтах чадвар ч юм уу те. Шалгалтын дээр хуулах чадвар ч юм уу те. Өөр 5 минутын дотор ChatGPT-тэй хамтарч PPT бэлдэх чадвар ч юм уу те. Хэрэгтэй ш надад ч юм уу. За минийхаар бол нөгөө нэг амьсгаар биер уух юм болов. Тэр чадвар л ерөөсөө хэрэггүй. Ерөөсөө ойд амьдралд хэрэггүй. Гэтэ би чаддгүй л тий. Гэтэ ер нь хэрэггүй шүү. бодлороо л. Энэ бажууд шаруулсаар идэл ерөөсөө. Тэгээ яг орж ирдэггүй. Гэтэ юу юм болов? Амар хурдан даашаа завсарлагаар гис буугаал, гис дэшээ гараал, гис хоолоо идэж дуусах хэрэгтэй бодсон шүү дээ. Тэр нэг бол амар хэрэггүй юм шиг. Наач бас сайн чадвар гэж би бол амжтгүй. Минийх чадвар гэхээс илүү тадал баха. Үгүй чадвар ч юм уу ингээ юунд ч санаа зовхгүй байх чадвар ингээ семестр дуусаад удирдлын шалгалт эхлээд бидалтын хугацаа тултал за тэгээ болондоо гэж бодох юм санаа амар явах чадвар Гоё юм гэхгүй юу? шүү. Тийм хэрэггүй юм уу? Хэрэгтэй юм шүү. Хэрэггүй шүү дээ. Кэс ингээд очиод дол нь хийх юм бол тийм ингээл амар гоё. 50 байдаг уу? Тэгвэл тэгээд л семестрийн төгсгөл тусдал за болондоо гэж явсаад байгаа л. Би хийхгүй нэ санарааддаг гэсэн. Яна хийгээгүй нэл яна хийгээсэй гэсэн гэж хэвэл. За тэгэхээр дараагийн асуулт нь та тий одоо их сургуульд суралцж байгаа хоёрдан байх хугацаанд ч юм уу те. Эсвэл яг сургууль дээр болж исэн тийм хөвгөлтэй, фаны тийм тохиолдол тийм ээ үйл явдал юу байна? За надад нэг санаанд орж байгаа юм. Би 2 дугаар курст байхдаа нэг юм сайн дурын клуб байдаг гэсэн юм байна. Тэгээ тэрнийхээ тэргүүн хийдэг. Тэргүүн байлаа. Тэгсэн чинь би нэг өөрөө нэг санаачлаад нэг тийм одоо манай нэг арслантай гүр байгаа штэ. Тэр чинь нэг үйл болохоор нэг амар гулгаал хүмүүс нэг ингээл пингвинээр алхаал идэв штэ. Тэнгүүд тэрийн заас нэг хүүхэн засаад нэг альтаргааны эсрэг нэг юм наалт наагаад өгчүүл арай дээр юм болов уу гэж бодоод энэ нэг цас орохоос өмнө бид чинь нэг хүүхэн цахааны өдөрлөг хийгээл мөнгөтэй болоод тэгэл наалтаа нааваа. Тэгсэн чи яг маргааш нь цас орсон заяа. Тэгээ тэр нь ингээ хагас өдөр ирсэн. Тэгэл нэгтгэд ингээл сургууль дээр ирсэн чинь нөгөө наалтнууд байдаг. Хайцсан бүүмэд заяа. Тэг яасан бэ гэд харсан чинь нөгөө нэг цас урангууд манай түкээ ажилчид нөгөө ингээ мөсөө цэвэрлдэг штэ. Тэнгүүт бид хэдийг нөгөө нэг ийм наалт нацныг ерөөсөө мдээгүй. Нөгөө нэг хурцээрээ ингээл хусаал исэн юм шиг аа. Ер нь бол гэтээ би ер нь яг хурцыг нь харсан юм л та өөрөө. Хамаг сэтгэл зүрх хөмөрөх шиг л болсон дээр. Тэгээд яг тийм наалтыг нэг өдөр наагдаал тэр гүүрэн дээр нэг өдөр агаал байхгүй болсон. Тэр үед нэг ингээл хүмүүс хажуугаар явах тастай айгүй хэрэгтэй мэж нэстэ өөр хөвгтүүдэд байна гэж бид жоо ингээ мөнгө төгрөг өгч юм бүү. Амар зөвхөн тэгэл хэвчээ амар хэрэгтэй мэжлээдээ гэж яж хат бүр амар гоё пост мост хийцэн зэ сургуулийнхаа групп мөрөвтер манай клуб ингэж заслаа маслаа гэж бүх багш нар чи ингээл амар баяр үргээ баярлалаа хөвгтүүдээ гэж чи маргааш юм байхгүй. Үнэхээр байхгүй. Өөргөд арслантай гүрийг өгн халтардгүй болгож исэн байна. Данч. Ганцхан өдрийн Маргааш мартсан байна. тийм тэр бол өстэй амар хөвгөлтэй. За манай нөгөө хоёр хувьд. За бидэд яг манай найзууд нийлж агаад манай нэг техник багш байдаг байхгүй юу? Тэгээ бид амар гоё багш тэгээд за бүгдээрээ гоё энэ багштай амар гоё сюрпризээр өдөрс өдрөө ингээд Хэн багш? ариун зал гэдэг багш. Эсэсэн. Тэгээд бидэд яг амар олон хоног ингээ бодсон байхгүй. За өстой яг ингээд багшийг ингээд өрөөрөө оролцсон байхад нь гинт орж ирээд зачаагаад пилотоо орж ирээд бүр амар бодцоо. Тэгэл ингээл яг тухайн өдөр нь бол багшийн төрсөн өдөр болол. Тэгэл бидэд яг билуга авчаал за энэ ангид ерөн дэмий юм бүгдээрээ нөгөө ангир ороод багшид тийшээ хүлээж ий гэж бодоод. Тэгэл билуга аваад тэгэл манайнаас бүр яг нинжа шиг зөө. Амар ингэж хараад хаалга хараад хүн байна уу байхгүй нэгэл зөө. Тэгж жаал би араас нь заашгүй гээл ороод манай хүн шууд нэг анги хаалга ингээл татаал ингэж харж байгаа л намайг за ороорой гэл ингээл би билуга аваад ингээ орсон чи багш өөдөөс уцаар ирсэн зогсчихдаг. Тэгэл буцаа гараад ирсэн. Одоо тэгэл үгээсээ тэгээ сюрприз байхгүй юм чи. Вау, ямар гоё. Багш нартай сюрприз барьдаг. Басмай. Вау.
Би сая нөгөө аслантай гүс гэсэн чинь аслантай гүстэй холбоотой тусламжлуулж явж байгаа шүү л да. Би нэгдүгээр гүстэй өглөө 8-аас авдаг гэсэн да зарим хичээлүүд. Тэгээ 8-аас авдаг маркетинг тавьжсэн бохгүй юу. Тэгээ өмнөх шөнө шинжэнгөөс байгаа би даалтаа итлэн. Энэ маргааш яг аслантай гүний жижиг зам байгаа штэ. Тэрэнд ингээд машин чөлгүүлчихдэг бохгүй юу. Тэгээ ингээд машин чөлгүүлчээд унчаад босч ирээд за би даалтаа л үзүүлэх хэрэгтэй даа гэж бодоод тэгээ нөгөө намаа шүгсэн ингээд хурж ирээ хүү их чинь зүгээр мөгөөд яасан байсан бэ гэсэн чинь чи би даалтаа үзүүлэх хэрэгтэй гэж хэлээд тэр чинь ингээд маа энэ миний дугаар энэ миний ингээд өгнөдлөгч чи надтай ингээд холбоо бариад юм байна гэдэг. Тэгээ бүр ингээд оройн нь очиод би нэг машин зүтгүүлсэн юм биш үү гэж санаж ирсэн. Тэгээд маркетингийн машиныг үзвэл би хичээлдээ тийм үнэж хөтөлсөн шүү гэхгүй юу. Хэн багш вэ? Төгөлдөр багш. Яа төгөлдөр багш хөөрхөндөө. Хөөрхөн. Данч Манай төгөлдөр багш. төгөлдөр багш маань ажилласаа гарсан. Биднийг орхиоцсон. За тэгэхээр дахиад би хувийнхаа зүгээс нэг шүлэг асуулт оруулчаа. Энэ асуултууд нь л хутгалаад ах юм тийм. Айгу хутга орж ирээд байна. Бүтлгүй хайрын түүхээ яраач ээ. Бадмагаас эхлэх үү? Йоо, за ярил. За ярьдаг л багт. Энэ нөгөө юу яаж болдоггүй л нэг зарим нэгэн асуултанд ингээ хариулахгүй гэдэг. Хариулахгүй яж болно гэсэн. Тий, та хариулахгүй байсан болно гэдэг. За зүгээр бүтлгүй хайрын түүхээ ярьдаг маа гэхэд ядаж нэг 5 үгээр илэрхийлчихдэг хөө. 5 үгүй. 5 үгүй. За та гуравт бол гурвууланд нь бүтлгүй хайрын түүх байгаа юм байна. Би харчлаа. За байж Тэр яхаа зүгээр аргагүй. Би сэжээс орж ирээд нэг клубт ороод тэгээд яг айгуу тийм юу байсан юм аа. Айгуу тийм нэг юу гэдэг штэ хөдөлгөөнтэй нэг тийм ах байсан аахгүй юу. Тэгээд амар хөөрхөн санагдаад ягаад ч юм өөний ерөөсөө би тийм хүн краш үзээгүй. Тэгээд анх удаа тийм хүн амар сан хөөрхөн санагдаад тэгээд тэр үед чинь нэг before day болж исэн баха. Тэр үед нэг захиа махаа бичиж өгчээсэн санагдчих. Тэгээд хариу ирсэн үү? Захаанд нь. Instagram-аар бичижсэн баха. Тэгээд хоёр харьцсан уу? Жоох харцаад тэгээд ер нь л угаасаа бүдлгүй. Тэйгүй юу. Дөлөв новын бүтлгүй харин түүхээс сонсъё. Сая яж яг хоёр бүтлгүй арай төхөө олчлаа гэхгүй санчлаа. Одоо өнөөдөр ярьж болох та. Үгүй нэг юм. Би юу н оюутны амьдралаа нэгэн клубд байж утсан. Тэгээд тэр клубд дэжсэн их уудаж байгаагүй хаа нэг үйлсэлэлт гэсэн. Тэгээд манай тэр клуб яагаад ч ингэ эвэгтэй хүмүүс амар багтай клуб бохгүй. Тэгээд одоо энийг яг үзүүлдэг клубийнхаа мэднэ гэхгүй юу. За миний бодож байгаа клуб нөө. Наа тийм гэж байгаа. Тэгээ клубд ороод тэр нэг бэнд нэг одоо залуу байдаг гэсэн бохгүй юу. Тэр залуутай ягаад ч ингэ амар яриа нийтлдэг. Тэг ингэ багаар чаталж матлал нэг юм нэг л болоод байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг явж байгаа л. Тэгээд ингэ амар ойрхон мэдэн нэстэ би ингэ надад ингэ амар таалагдаад байна интервью гэж явсан бохгүй юу. Тэгсэн чинь бүр амар сүлд бичсэн яг миний тэгэж явдаг найзтай тэр залуу хайцдаг байсан юм байлээ гэхгүй юу. Тэгээд тэр яг уу тэр ингээд хичээл дуусаад зун нь нэг уулзаж муулаа чадалж матлаа гэсэн чинь би ингээд гадагшаа суухаар явж байгаа. Гэтээ ингээд аандаа заахгүй гээ явсан бохгүй юу. Тэгсэн чинь би сая сэтгээс таасан гэхгүй юу. Юу хийж байгаа юм бэ? Яа чиг гэхгүй за тавуулсан юм аа. Таарсан байна юм байж болох уу? Хэлэхгүй шүү гэхгүй юу. За, Энэ фиг манай үзэгчд бас манай хөтлөгчийн хайр дурлалын амьдралыг сонирхож бас магадгүй тий. Тийм шүү. за тэгэхээр дараагийн асуулт. Цаг хэвчээд байна манайхаа. Цаг гайг байгаа хөө би юу нас мэдэж байна. За тэгэхээр дараагийн асуулт руу оръё. Окей. За тэгэхээр ингээд манай 3 зочин оролцогч маань бол нэлээд сайн сурдаг те төслийн тэмцээнүүдэд ороод эхний 3 байранд орсон гэхээр голчин өндөр 3 оюутан байгаа гэж би бол харж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ асуултанд хариулахаас айхгүй хаа гэж бодож байна. Энэ хоёр асуултыг зэрэг асуучих заяа би. Хоёр багшийг нэрлэнэ. Эхний багш нь болохоор хамгийн дуртай, хайртай, эсвэл крашилдаг нэг багшаа нэрлэнэ. Дараагийн багш нь болохоор хамгийн айдаг ч юм уу те. Хамгийн дургүй ч юм уу. Тэр нэг багшаа нэрлэнэ. Багш нар уурлахгүй хаа манай 3 сайн сурд юм чинь. Нэг нь голчоо хэлнэ гэсэн үү? Үгүй.
Голчлох юм хэлчихгүй байхгүй. Энд миний CV гаргачихгүй За байхгүй. голчин сонсъё. Үгүй тоглож байна. Сонсъё. Үгүй. Хүмүүс хараад татаархаад За сонсч л доо. Ингэхэр чи. юм тоглосон. Тийм өндөр голчтой биш шүү. Гэтэ яг нэг улаан диплом бол авчих юм шиг байл. Тэгээ хоёр багшийн нэр хэлэх юм шүү дээ. Ми хайртай багш. Би Эрдэнэ сайхан багшийг хэлэх юм байна. Ми хайртай багш гэвэл. Угаасаа манай ангийн багш тэгээд айгүй олон хичээл үзчихсэн. Тэгээд ямар нэгэн байдлаар зөвлөгөө авах ч юм уу. Тийм болонгот амар нээлттэйгээр тэгээд ямар ч тийм нэг хөшөөгүйгээр зөв хариулаад гоё чиглүүлээд өгчдөг. Тийм болохоор тэр багштай бол хайртай, үргэлж хайртай байна. Багш хайртай шүү. Би ч гэсэн хайртай шүү гшаа. За тэгээд ми айдаг багш гэвэл за надад бол хоёр хүн орж ирж байна. За хоёул. Нэг нь болохоор англиний багшаа. Нэр нь юм блэ? Цолмон билүү? Бүр нэгдүгээр курстэй бүр хамгийн ихний семестр үзчихсэн. Тэгээд боготой тэр хичээлээр мууж гарч ирсэн. Яа тэгээд Яг тэр гэтээ зөвхөн багшаас ер нь бол багшаас шалтгаалаагүй л те. Манай багш жоохон хатуу байсан нь бол байсан. Гэтэ би өөрөө нөгөө нэг яг дөнгөж оюутан болчиход нэг уучраа алаагүй. Тэр үедээ угаасаа муу гарсан юм уу? Яг гарсан юм уу гарсан яа тийм нэлсий гарсан. Гэтэ яг нэгдүгээр курст орж ирээд эхний нэг семестр үнэхээр уучраа болохгүйсэн те. Гэтэл амар хийгээл байгаа нэ миний дүү ягаад чи ингээд 80 май гэл нэг юм сонирн байгаа л. Тэгээ хоёр дахь багш нь гэвэл манай техникийн палермагш байгаа мэдэндээ. Тийм бас ер нь бол айгүй өндөр шаардлага тавьдаг. Өөрөө угаасаа доктор, профессор хүн болохоор тэрийгээ дагаад ч юм уу ноёднуудаас айгүй өндөр шаардлага тавьдаг. Тийм болохоор ер нь бол хатуу тэгээд би жоох айдаг. Тэгээ бас тэр хичээл дээр ч гэсэн ер нь гарчсан муу гарсан өмнө. Яа тийм гэлээ. Яа тийм ер нэг онч үзэх болсон шүү дээ. За манай инхрийг юм байна хоёрт. За надаа нэг айдаг багш бол санаанд орж ирэхгүй байна. Тэгээ манайх хэсэг хөтөлбөр болохоор ер нь хөвчлэн дотроо цөөхөн багш нартаараа хичээл орчдөг. За дуртай багш гэвэл бүр амар олон байна л да. Инхтүүл багш байна, ариун зул багш байна, хулан багш байна. Ер нь манай хэсгийн хөтөлбөрийн ер нь багш нар энэ бүгдээрээ гоё. Вау. За миний хамгийн дуртай, хамгийн хайртай багш гэх юм бол манай тэнхмийн боловмагш. Би боловмагш дээр анх 1-р курстэй хичээл үзчихсэн. 1-р курсынхаа хавар хичээл үзээд тэгээ тэрнээс хойш хавар болгон ер нь бол ямар нэгэн тэмцээн уралдаанд хамсах ч юм уу, нэг бол ямар нэгэн хичээлэн суух ч юм уу, тийм байдлаар багшаас бол ингээд хажуунаас нь салахгүй 4 жил яваад одоо бас диплома багш дээр бичиж байгаа. Тэгээд шаардлага амар өндөртэй. Гэтэ багшийнхаа шаардлаганд хүрэх гэж ингэж бүрийсээр юм байгаад нэг юм арай жоохон юм хийж чаддаг болсон юм уу да гэж өөрийгөө үнэлдэг. Тэгээ манайш үнэхээр мундаг. Тэгээ одоо ажил дээр гараа явж байхад гэсэн багшийн хэлсэн өгнүүд амар их юм багшны тийм мэдээжсэн да гэдэг нь бас болдог. Тэгээ багшийн амар хайртай. Айдаг багш гэх юм бол 1-р курсын 1-р семестртээ хичээл үзчихсэн. Нэгтлэн бодох бүсдэглийн өнөр жаргалаа гэж өгөхгүй юу? Бас амар шаардлага өндөртэй ингээл амар их даалгавар өгснөө нэмэлтээр ингээд юм хэвлж өгч мөгөө тарааж маргаа. Тэгээ ингээд нэгтлэнгийн хичээл дуусаад ингээд нэгтлэнгийн хичээлээ хийдэг нэ дараа 7 хоногт нь юм амждгүй байсан. Тэгээ ингээд коридороор алхаал орж ирж байхад ч юм яагаад багш ирж энэ даа гэж бодлоо. Тэгээ түрүү жил яг нэг коридор таасан ч бас ингээд айдаг хийвэр ингээд жоохон хажууд тийж байгаа юм байна. Тийм байна да. За тэгэхээр ингээд хамгийн сүүлийн асуултаа асуугаад энэ подкастаа өндөрлөе гэж бодож байна. За тэгэхээр хамгийн анх оюутан болоход төсөөлөл нь ямар байсан? Төсөөллөөс нь одоо зөрүүтэй юм ямар байсан бэ? Тэгээд ер нь оюутан болоход хамгийн анх ямар сэтгэл төрж исэн бэ гэдгээсээ хуваалцвал те шинэ оюутнууд маань эсвэл оюутан болоог байгаа дүүнер маань сонсвол. Гоёлын даашинз дээр ингээд яг оронгууд ингээд сургалтын шид бүжиглээд эхэлсэн шүү дээ. Би ягаад ч тийм хүлээлттэй байсан ягаад ч. Гэтэ өгүүлсэн л тэр амар би амар завгүй болох гэж бодож байсан. Тэгээ би бодож байгаагаас бүр амар их завгүй байсан. Би болохоор яг нэг тийм нөө үзчихсэн тийм нэг Америкийн нэг их сургуулиудын кинод штэ нэг хүмүүс нэг локроос ингэж гараал хонх дуурал бүгд ингэж хичээл рүүгээ пирэж орж ирэл. Тиймэр төсөөлжсэн л да. Тэгээ ерөөс эзэн штэ юм байгаагүй.
Тэгээд юу яасан бидэд чинь нэг тийм ковид үеийн илсэлт байсан шүү дээ. Эхнийд нь 7 хоног жилээ нэг онлайнаар орж байгаад тэгээд нэг 3 дахь 7 хоногоос жилүү яг нэг танхимаар орж эхэлсэн. Танхим онлайн хослоод. Тийм тэгээд яг танхимын хичээл дээр ирээд би бүр яг ингээд нэг юм нэг хайм хар зах дээр ирсэн юм шиг нэг тэмсэн өргөтгөлээд штэ. Тэр ингээд зүгээр ингээд амар их хүнтэй зөв нэг автобусын чихээ явдсан штэ. Тэрэн шиг амар хүнтэй сахгүй. Тэгээ би бүр ингээд ингээл амьсгалж чадахгүй болол бүр ингээд юу ямар амар их хүнтэй юм бэ гэж бодсон. Яг уусаа манай 10 жилийн сургууль нэг тийм их хүүхдтэй биш. Айгу тийм цөөхөн хүүхдтэй тэгэл нэг хоорондоо юм жижигхэн циркул дотор байж байгаа л төгссөн болохоор амар их санагдчихсэн. Тэг яг нөгөө ковид үед байж байгаа ийм жоохон хүмүүсээс тустай байж байгаа гинт амар хүмүүсэнд болох бүр амар байсан тий. Ингээд яа юу надаа оюутны хүлээлт нэг тийм амар өндөр байгаагүй чинь нэг юм төсөөлөл байгаагүй. Тэгээд за би яг сэжислүүд орно гэж зорилго тавиад олж исэн болохоор яг ингээ анх бол нэг юм зорилго тавьсан амар гоё байгаа шүү дээ. Ямар гоё юм бэ гэл. Тэгээд олж ирээд хамгийн анхны зааж исэн зүйл гэх юм бол сэжистэд байгаа бүх хүүхдүүд амар соёлтой юм шиг санагдчихсан. Хин ч ингээд нэг юм хог мог үлдээж явдаггүй ч юм уу. Бүгдээрээ нэг юм дол амар юм гоё тэмдэг амар гоё соёлтой хүүхдүүд байна да гэж хааж исэн. Тэр нь байгаа тэр сэжисийг амар гоё хүрээлэл зүг газар гэж боддог. Гоё хүмүүс байдаг газар гэж боддог. Энэ асуултыг хөтлөгчөөс асууя. Би бас нэг амар төсөлтэй орж ирж байгаагүй. Нэг юмд ингээд expectation тавьчихаар нэг бол унцдаг, нэг бол нэг тийм баадаг шүү дээ. Тэгэхээр зүгээр за ямар л гэдэг. Өмнө нь бас нэг сэжис дээр хагчигээд агаад нэг хэдэд удаа иржсэн. Тэгэл за ер нь би бол ирээд төөрөх юм байна гэдгийг мэдчихсэн. Тэгээд ер нь эхний нэг сар шахуу төөрж явсан. Тийм шүү. Байр С байрны хагалт бол. За ингээд ерөөхдөө подкаст маань өндөрлөх байна. Тэгэхээр магадгүй би та гураас асуугаагүй үлдээсэн ямар нэгэн асуулт эсвэл таад зүгээр л арга ирэхэндээ эсвэл найзууд та цэнхэр дэлгэцээр дамжуулаад хэлмээр байгаагүй байх юм бол хэлэх үү? За би бол одоо төгсөж байгаа. Тэгээд ер нь одоо нэг ихж болсон мэдрэмж аваад байгаа болохоор нэг дүүнэртээ зөвлөхөд оюутан байх хугацаанд хүрээлэл зөв сонгорой гэж хэлмээр байна. Хамгийн чухал нь бараг хүрээлэл зөв сонгох шүү. Яа тэгэхээр ингээд чиний хүрээлэл ямар байгаас шалтгаалаад чиний ер нь цаашдын зам чи яаж явах чинь одоо бараг шийдэгдэн. Чи ингээд зөв хүмүүстэйг нийлэх юм бол зөв замаараа ингээл гоё явчт болно. Буруу хүмүүстэйг нийлэх юм бол тэгэл буруу замаар орол уруудаал явах шинж. Тийм болохоор ер нь бол хүрээлэлээ айгүй зөв сонгож яваарэ гэж хэлмээр байна. Тэгээд магадгүй энэ дугаар маань ер нь бол цагаан сараар ч юм уу засагдах бах. Тэгээд бүгдэнд сар шинэ. Сайхан шинэлээрээ. Алт мөнгө их цуглуулаарай. За би одоо нөгөө яхаа харахгүй бадмаа битүүс тийх жолцоод байгаа шүү дээ дөрөвдүгээр курсын. Тэнгүүд одоо нэг мэгийнхэн ч юм уу зүгэлж ямар үг хэлэх вэ гэх юм бол амар олон юмд оролцоод л гэж хэлнэ. Тэгээ угаасаа энэ нөгөө нэг 1 2 3 дугаар байр шууд ингээ байранд орно энэ гэдэг бол худлаа ахгүй юу. Бадмаа байранд ороогүй амар олон тэмцээн байгаа те. Тийм байгаа ахгүй юу. Тэнгүүд 1 2 дугаар курстэй ч юм уу амар олон байранд оролцохгүй тэмцээнд оролцсон. Тэгээ оролцохын хоёроор юм сураад сүүлийн курсүүдээ байранд орох ч юм уу тиймэрхүү зүйлүүд болно. Тэгээд боломжтой бүх тэмцээндээ оролцоод өөстөө байгаа бүх нөөц ашиглаарэ зөв хүмүүстэй хамт байгаарэ. Тийм дээ хичээлээ яг гоё цагт нэрээ. Тэгхийн бол он царах аюу амархан шүү. Тийм шүү. Дээж дайртай шүү. За манай баг миний хэлчихсэн юмнуудыг хэлчлээ. Тэгээд ер нь одоо угаасаа ажлын байран дээр гараад угаасаа амар завгүй болно. Ер нь л ингээ 3 4 байхаар амар завгүй болж байна. Тиймээс зүгээр гоё найзтайгаа цагийг гоё зугатаа өнгөрүүлээрэй л гэж хэлээ да. Би бүр эсэргээрээ ганцаараа зугаатай ажиллаарай гэж хэлнэ. Би нэмч хөө. Одоо би нөгөө бараг сүүлийн 2 жил мэргэжлээр ажилласан байгаа байхгүй юу. Тэгээ яг оюутан хүний хувьд мэргэжлээр ингээ ажиллана гэдэг чинь ийм том амжилт гэх үү тийм зүйл шүү дээ. Тэнгүүд сэжис яг энэ бүх боломжийг надад өгсөн юм шиг санагддаг байхгүй юу. Тэнгүүд чи сэжис ингээд өөрийгөө дайшлаад өөрийнхөө төлөө явж чадах юм бол сэжис чамд чиний бодож байгаагаас чи их зүйлийг өгнө. Чиний ингээд төсөөлөөжгүй амжилтыг чи ингээд чамд мэ гэд үг болохоор сэжисийг сонгоорой гэхгүй юу. Бүр 10 жилийн хүүхдээ байл сэжисээ сонгоорой. За тэгэхээр
Өнөөдрийн подкастад цаг зав зарцуулаад хүрэлцэн ирж оролцоод энэ гоё хөгжилтэй бас зарим хэсэг нь номын энэхүү яриаг өрнүүлсэн 3 зочин оролцогчдоо баярлалаа. Баярлалаа. Дахин дуртахад энэ зочин 3 оролцогч маань Студентлэд 2024 тэмцээний эхний 3 байрын эхний 3 шагналт байрны эзэд байгаа. За тэгэхээр Студентлэд 2025 тэмцээн маань удахгүй болох байгаа маань 2025 оны 3 сард болж байгаа маань одоо ингээд бүртгэл нь эхэлсэн явж байгаа юм байна. За тэгээд Студентлэд тэмцээний шагналын сан нийт 10 сая төгрөг байгаа маань тэгээд эхний 3 байрыг шалгаруулах юм байна. Тэгээд багийн гишүүдийн тоо 5 хүртэлх гишүүнтэй байх ёстой. За тэгээд заавал санхүү эдийн засгийг сургууль гэлтгүү те. Ямар ч сургуулийн Монгол улсын ямар ч ихтэй сургуулийн оюутнууд маань оролцох боломжтой. Тэгээд мөн сургуулиудаараа, найзуудаараа те нэгдээд оролцох боломжтой. Өмнө жил гэхэд одоо АШВ-ийн нэг оюутан, ШүТ-ийн нэг оюутан, одоо СЗС-ийн нэг оюутан гэдэг юм уу те. Ийм сонирхолтой баг бүрдүүлээд оролцох боломжтой шүү. За тэгээд удирдамжин болон бүртгүүлэх холбоос нь пэйж хуудсан дээрээ тавигдсан байгаа маань таад энийг хараарай. За тэгэхээр энэхүү подкаст маань ингээд өндөрлж байна. За тэгэхээр энэхүү подкастыг Централ Таврын 2 давхарт байрлах Sennheiser showroom-ээс та бүхэндээ төлөвлөж байна. За тэгэхээр Sennheiser showroom маань мэрэгжлийнхэнд болон энгийн хэрэглэгчдэд зориулсан аудио шийдлийн бүхий л бүтээгдэхүүнүүдийг санал болгодог юм байна. За тэгээд та бүхэн энэ дээрээ тийм ээ аудио бүхий л бүтээгдэхүүнээ худалдаж авах үзэхээс гадна хэрвээ контент хийх, подкаст бүтээх сонирхолтой бол ирээд аудиогоо бичих бүрэн боломжтой юм байна шүү. Showroom-тэй гэдгээрээ илүү давуу талтай байна. За тэгэхээр Sennheiser брендийн маань аль биесний дистрибьютор Global Smart Solution буюу GSS маань Sennheiser, Neumann, Turbo Sound, Universal Audio гэх зэрэг аудио брэндүүдийг оруулж ирд юм байна шүү. Таад маань ирээд өндөр чанарын аудио бүтээгдэхүүнүүдийг сонирхоорой. Би тэдийг одоо микрофоныг ашиглаж гин чихвчийг ашиглаж зөндөө олон мэрэгжлийн болон энгийн хэрэглэгчдэд зориулсан өндөр чанарын бүтээгдэхүүнүүд юм байна. За тэгэхээр энэхүү подкастад хүрэлцэн ирж цаг зав зарцуулаад энэ гоё яриаг өрнүүлсэн 3 оролцогчдод баярлалаа. За тэгээд өдийг хүртэл шимтэн үтсэн нийт үзэгчдтэй баярлалаа. Баяртай. Ганцхан баяртай. Болсноо. Яа, тэнд байгаа ханшийн мэдээлэл баг цээжлээ авлаа шүү дээ. Ярьж байгаа юм шиг болоод нэг гэж би ойлгосон юм. Сайн үжилтээсэн юм. Чи яадаг гинэ өө. Чи бүр юу вэ? Найз уучлаар дэлгэцэн юм байна.